Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ зогсолтгүй уруудсаар байгаа нь бид өөрсдийн бүтээсэн эдийн засгийн бүтцийн эрүүл ухаанаар нэг сайн тогтож харах боломжийг олголоо. Энэ нь уул уурхайгаас хэд хамаарсан. Нүүрс цэсний үн үргэлж өндөр байх юм шиг бодож явсан бидэнд эдийн засгаан өөр олон тулгууртай болгох сургамжийг өгч байна. Мэдээж бидний хувьд хамгийн ойр магадгүй хамгийн сайн чадах зүйл нь хөдөө аж ахуй. Тэр дундаа мал аж ахуйгаа хөгжүүлж эрчимжүүлэх нь нэн тэрүүнд хийх ёстой ажил боллоо. Яагаад эрчимжүүлэх гэдгийг онцолж байна вэ гэхээр манай улсын хөдөлмөр эрхэлж байгаа 3 хүн тутмын нэг нь хөдөө аж ахуйн салбарт ажилладагч. Тэдний бүтээж байгаа баялаг дотоодын нийт бүтээгдэхүүний 20% хүрэхгүй байна. Тиймээс сүүлийн 26 жил хаягдаад байсан Монголын уламжилт мал аж ахуйг цоо шин шатанд гаргах цаг нь болсон гэж шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид бүгд хүлээн зөвшөөрч байна. Мал аж ахуйн салбараа нэг шат ахиулж, шинээр хөгжүүлэх ажлыг мэдээж малчтал хийнэ. Гэхдээ төр бодлогоор дэмжих ёстой. Төр малчин хоёр хамтарч эдийн засгаа хэрхэн аврахаан ярилцахаар бүх сумын төлөөллөөс ирсэн 800 гаруй малчин нийслэл хотод цугласан юм. Малыг малчтад олгох бодлогыг анхлан санаачилж хэрэгжүүлсэн арчилсан нам энэ цаг үед дэлхийн түвшинд хүрсэн өндөр үр өгөөжтэй хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогыг шинээр гарган тавьж байна. Монголын хөдөө аж ахуйн салбар бусад салбарынхаа хөгжлийг өөдөн татаж явах манай эдийн засгийн бат суурь болох учиртай маа. 5 толгойд биш 5 өшөө малдаа найдаж хөгжцгөөё. Улсын тэргүүний малчдын зөвлөгөөнд ирсэн зүүн 3 аймгийн малчид төрийн ордонд тусдаа хуралдлаа. Зүүн бүсийн малчдын хувьд нэн тэргүүнд 3 гол асуудал анхаарал татаж шийдлээ хүлээж байна. Юуны өмнө яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй болсон нэг зүйл нь халах гол чөлөөт ус байгуулахаар төлөвлөсөн газрыг газрын тосны хайгуулын талбай болгохоор яригдж эхэлсэн явдал юм. Үүнээс үүдэн зүүн бүсийн төдийгүй Монголын хөдөө аж ахуйн гол үүс үйлдвэрлэлийн нөөц гэгдэж байсан халах голын сав газрыг аль чиглэлээр нь ашиглах талаар хэлэлцлээ. Өнөөдөр бид нар халах голын чөлөөт ус эсийн 500 мянган га газрыг газрын тосонд өгөө хөдөө аж ахуйгаар хөгжүүлэх үүд 2 салаа замын үйлдвэр дээр байна. Бөөр 22 дугаар талбай нийт хэмжээ 800 гаруй мянган га газар гээд халах голын чөлөөт усыг дотор нь оруулаад ингээ бид нар энд газрын тосны лицензэд олгох гэж байна. Та саналаа өгнө үү гэд ингээ ирж байна. 5 толгой зөвшгүй 5 өшөө малаа одоо түшиж ингэж хөвлөөхөө гарцыг хайж байгаа энэ үед яагаад тэр халах голын одоо манай үүс тийм ээ нийт Монголын хэмжээний үүс тэр газрын нутгийг энэ газрын тосныхан ингээд тэлээд ямар нэгэн байдлаар хайгуулын лиценз тийм ээ зөвшөөрлөөр тэлээд эхлэх гэдгийг онцгой сонирхолтой болж байгаа. Манай бэлчээрийн газар нутаг хөдөө аж ахуйн газар нутаг эзэнгүй байна. Хамгаалтын байгаль орчны яам бүртгэл нь хот байгуулалтын яам дээр газрын олгодог нь уул уурхай яам байна. Уул уурхай яам ийм л маягтай олгож байна одоо. Тэр зүүн бүс нутгийг та нар харж байгаа. Уг нь ногоон тэнхлэг дотор байх ёстой газар маань өнөөдөр ингээл лицензд олготой явж байгаа. Нэг мэдхэд малчид манай бэлчээр нутаг бол лиценз уул уурхайд олгоцсон байна гэд өгснийхэн дараа мэддэг. Одоо тэр тосон бомб дээр байна. Олон газар бол энэ асуудлыг ингээд маргаан тавьж. Тэгвэл одоо бид нар энийг үнэхээр энэ уул уурхай газрын тосонтой өгөх юм уу хөдөө аж ахуйд явуулах юм уу гэдэг. Энэ 2 салаа зам дээр байна. Энэ алт мөнгө зэс нүүрс энэ бол хэрэгтэй. Улс орны хөгжилд хэрэгтэй энэ баялаг. Гэхдээ энэ байгалийн энэ баялаг чинь барагддаг баялаг. Ерөөсөө хэдэн зуун жилийн дараа тэгэл одоо ингээл нэг онгорхой нүх үлдэнэ. Тэнд ямар ч одоо цаашаа ашиглах юм боломжгүй. Мал газар хоёр чинь бол мөнхийн ундрахтай баялаг. Хэдэн мянган жил болоход мал газар хоёр ард түмнээ тэжээгээд ашиг шимээ өгсөөр л улс орны хөгжилд одоо ингээл байх болно. Энэ бол мөнхийн ундрахтай баялаг шүү. Хөдөө аж ахуйн чөлөөт усыг болгоё гэдэг саналыг манай яамнаас оруулаад их хурл дэмжсэн. Хөдөө аж ахуйгаар хөгжүүлэх гэдэг дээр олон үеийнхэн эрдэмтэд судалгаа хийсэн. Энийн үндсэн дээр бас энэ
хөдөө аж ахуйн үүс газар гэдгийг ингээ хадгалж авч үзсэн байдаг. Тэгвэл одоо хэрвээ энийг чөлөөт ус гэж нэрлээд тамгалаад одоо бол ингэж бас байлгаж байгаа нь юу вэ гэхээр хэрвээ тгийгүй байсан бол аль эрт 100 газрын төсний лицензэд зарлагдаад өгөхөөсөн энд бол хамгийн түрүү гадныхан лав нь хамгийн түрүү нь хөрш Хятад улсын компаниуд сонирхлоо илэрхийлсэн байна. Чөлөөт ус чинь одоо манай нутгийн улсуудын ойлгосноор бол энэ хүний нөгөө тэнд бий болсон одоо баялаг бол одоо Монгол улсад татвар төлөхгүй гарчдаг. Орж ирсэн улсууд нь одоо олон жил амьдрах хэрэгтэй, гэр орон болоод үр хөвгтүүлдээгээд тийм сөрөг өнтер янз янзын асуудал байсан л да би одоо. Тэгэхээр энэ үзэл бодлын зөрүүтэй ойлголтын талаар бас нэг тайлбар өгөхөд бас хэрэг байна. За олон жил амьдардаг визтэй визгүй орчин гэдэг ийм зүйл байдгүй. Зөвхөн одоо хилийн чөлөөт бүсдээр л хөрш орны улсууд визгүй зарчим гэдэг хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл энэ алах голын чөлөөт бүс гэдэг байгаа маань хилийн чөлөөт бүс биш ээ. Бомбын чөлөөт бүс биш. Энэ өөрөө нутгийн гүнд байдаг учраас бүх улсын иргэн, аливаа улсын иргэн энэ одоо чөлөөт бүс рүү яг одоо Монгол улс руу яаж ордгийг тийм одоо бусад бомбтороо хил одоо виз аваад орж ирнэ. За тэнд одоо олон жилийн хугацаагаар амьдрна. Тэнд ямар нэгэн тоо томшгүй амьдраад үржээд олж ирээд ямар нэгэн квотын хүний тооны хязгаар байхгүй гэдэг бол байхгүй. Монгол улсын одоо гадаадын иргэдийн эрхцэн байдлын тухай хууль гэж байдаг, үндэсний аюулгүйдлийн зөвлөмж гэж байдаг. Энэ хуулиараа Монгол улсад бол одоо тухайн тодорхой тооны хувь 3%-аас илүү гадаадын иргэн байж болохгүй. Үүнээс 1%-ээс дээшгүй хувь гадаадын иргэн байж болохгүй гэдэг нь Монгол улсын нийт нутагт өсгөрт хамааралтай. Тэгэхээр чөлөөт бүст хамааралгүй зарим хүмүүс тайлбарлаад байгаа нь худлаа. Тэнд бол малчтын хөөж гаргаад малын хөөж аваачиж одоо тэр хашаанд ингээл ингэчих юм биш. Тэнд байгаа малч тэр бүгд тэр байтугай наад бүс нутгийн малчиж гисэн малаа ажмаар одоо энэ эрүүл бүс руу оруулаад тэргээр дамжуулаад одоо ингээд махсууга өндөр ашиг шимтэй малынхаа махсууг гадаад дотоодод гаргах энүүгээр одоо ашиг орлогоо нэмэгдүүлэх улс орны хөгжилд хувь нэмэр оруулах нэг одоо ойрын үеийн нэг гарц энэ мөн бид энэ гарцсан дээрээ маргалдалгүйгээр энэ ажлаа одоо төргөн одоо ажилд орд цааш нь явуулах ёстой л гэж одоо бодож байна. Энэ дээр бол маргалдаа зөргөлдөд байх асуудал байхгүй. Энэ бүс нутгийн чинь одоо 40 мянган гагаар туршилт хийсэн эрдэм шинжилгээний талаас нь одоо болцсон Бойр нуурын иргэдээр 200 га газар дэлхийд ургадаг бүх төрлийн тэжээлийн бусад ургамлыг тариад халах гол ургадгүй ургамл гэж байдгүй юм. Ерөөсөө ямар ч ургамл ургана одоо тийм учраас энд бол олон талын их бололцоотой ийм нутаг энэ бүс нутгийг бид нар харин ч их оройтж ашиглаж байна. Эрчимцэн мал аж ахуй гэж яриад байна. Энийг бол би бас маш их дэмжиж байна. Энэ чөлөөт бүс гэдгийг бол одоо уучлаарай мадарга сайда энэ манай зарим нэгэн хүмүүс буруу ойлгоод өөрийн чинь зарим нэг эвгүй байдалд оруулсан тэрийг нутгийнхаа зон олны өмнөөс өөрөөс чинь уучлалгүйя. Тэр буруу ойлголтод тэр авсан байгаа хаа. Тэр чөлөөт бүс гэдгийг бол одоо энэ сүүлд энэ хүн тайлбарлалаа. Нөгөө нэг гаднаас одоо янз бүрийн одоо гадны орны хүмүүс ирээд эзэлж бариад л ингэдэг талаас нь ойлгосон юм шиг байлаа. Манай орон нутгийн улсууд бол тэр тийм юм байхгүй гэдгийг би одоо өөрөө очиод одоо энэ зөвлөгөөн дээрээ сонслоо, ярьлаа. Одоо сонслоо. Тэр намайг эмнэлэг төвтөж хооронд нэг тийм асуудал болж ирсэн юм аа. Би тэрнийг сайн нутаг орныхаа ард түмэнд ойлгуулж өгье. Тэгээ манайх чи юмыг бол нэг шууд утгаар нь ойлгодог. Тэгээ чөлөөт ус гэхээр тэр хил дээр байгаа чөлөөт усээр л чөлөөтөө орж гарна, чөлөөтэй юм болно. Ерөөс тэнд ямар ч хяналт шалгалт байхгүй ийм болно гэдэг утгаараа улсууд шууд тэгж ойлгоод тэгээд хард сэрдээл одоо янз бүрийн одоо юм явагдаад ингээд баг шиг. Тэгэхээр энийг одоо мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргах одоо орион гэдэг юм уу юу гэдгийг одоо нэг арай тэр нэр томьёог нь арай өөр нэр томьёогоор одоо нэрлээд ингээд энэ одоо ажлыг хэрэгжүүлвэл одоо энэ бол их зөв зүйтэй юм сэдэж одоо ингэж явж байгаа гэж одоо би ингэж ойлгодог. Энэ хятадууд тэнд орж ирэх ямар шаардлага байгаа юм? Бид одоо тариага хинээс тариулахгүй өөрснөө тарина. Малаа бид өөрснөө маллан, мах сүүгээ өөрснөө бид хийн. Энийг буруугаар ашиглаад одоо малын
хятад юм уу гадаадынхан маллал газрын чингэл одоо байхгүй болох нь. Харин тэр 8-700 мянган газар дээр өнөөдөр тэр дорнотын тэр сайхан одоо менингийн талыг юу болгож хайж байна өнөөдөр. Тэрийг яга ярихгүй байгаа юм. Тэгээд тэр одоо ёстой нөө малчдыг ч оруулдаггүй, хүн ч оруулдаггүй ингээд байж байгаа нэг хэсэг газар байна шүү дээ. Манай дорнотын нэг сайн мэдж. Тийм учраас энэ одоо чөлөөт ус гэдгээс айх эмэх юм уу эргэлзэх тагалзах явдал бол байхгүй байх шүү. Би бол мэрэгжлийн хүний хувьд энэ ажил 40-50 жил одоо энэ хөдөө аж ахуйн төлөө санаа сэтгэлээ зориул тав үгтэйг одоо хамтарч яваа хүний хувьд би эргэлзэхгүй байна. Энийг дэмжээрэй гэж хэлэх байна. Зүүн бүсийн малчдын хувьд шийдлэн хүлээж байгаа дараагийн гол зүйл бол малын эрүүл мэнд юм. Баруун Таван аймаг өнгөрсөн намар өөрсдийн нутгаа малын эрүүл бүс хэмээн олон улсын шинжээчдээр тогтоолгож итгэмжлэн авснаар өмнөд хөршлөө малын махан экспортлж эхэлсэн. Төвийн аймагуд ч мөн эрүүл бүс болохоор хөөцөлдөж, тун удахгүй зөвшөөрлөн авна гэсэн зорилготой ажиллаж байна. Үндсэндээ зүүн бүс нутгал үлдэж байна гэсэн үг. Одоо хойш сууж эсвэл талцсаж маргалдаж хин нэгнээ буруутхан шүүхээс илүүтэйгээр нэгд нь нийлж бүс нутгийн хөгжлийн талаар ярих цаг болсон гэж тэд үзэж байна. Гурван аймгийн нутаг бүхлээрэн эрүүл бүс болох боломжгүй байлаа гэхэд хэсэгчлэн болон чөлөөт бүс байгуулах замаар малаан эрүүлжүүлж аймаг сум дотроо эрүүл бүс тогтоох арга зам байгаа юм а. Монгол улсад эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа цөөн хэдэн өдрөлийн халдвар төвчин байдаг. За дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллага гэж байгууллага бий. За тэр байгууллага бол аль нэг одоо газар нутагт байгаа халдвар төвчнийг бусад улс орнууд руу явуулчихгүй байх, тархаахгүй байх тэр асуудлыг онцгой анхаарал хандуулдаг. Өөрөөр хэлбэл биднээс бүтээгдэхүүн авж байгаа талын эрх ашигыг онцолдог. Тийш очиод өвчин тараачих вэ гэж. За нөгөө талд нь Дэлхийн худалдааны байгууллага гэж байгууллага байгаа. Тэр байгууллага бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн бий болгоцсон баялагийг бүтээгдэхүүнийг ялахгүй шалтгаанаар ингээ хязгаарлаад худалдаанд нь хориг үүсэхгүй байхын төлөө ажилладаг. За энэ хоёр байгууллага нэгдээд саналаа нэгдэж байгаа тэр 7 нэр төрлийн өвчнийг гаргаж тавьд тохирсон. Тэгвэл яг ямар асуудал бидэнд одоо том бэрхшээл үүсгэж байна вэ гэхээр тэр улаанаар тусдан тэмдэглэсэн байгаа шүлхийн өвчнөд холбоотой асуудал байна. Дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллага хятад улс манай шүлхийг гарчлаа гэж хэлэхгүй л бол гарсан ч байсан бүртгэдэггүй гэдэг байгаа. Монгол болонгууд дөнгөж харангуут нь бүртгэжээд л тэгэл дэлхийд даяар одоо бөө шүлхий Монгол улс гэд яриад байдаг. Тэгэхээр том гүрний одоо бодлого байдаг юм уу юу байдгийг нэг тийм асуудал байгаа. Оросын холбооны улстай 5 тэрбум төгрөгийн хэмжээний одоо энэ зүүн бүс нутгийг эрүүлжүүлэхийн хөтөлбөрийг эхлүүлж байна. Хятадтай эхлүүлж байна. Олон улсын байгууллагуудтай эхлүүлж байна. За ингээ бүгдээрээ хаа шүлхий болон гоцолтур төвчөндөө тэмцэнэ. Гэхдээ нэлээд хэдэн жил бас энэ шаарддаг юм шиг байна. Тэгэхээр тэрнээс өмнө ямар арга замууд байдгийм бэ гэдэг дээр энэ зүүн бүс нутгийг ингээд орхиод бус газраас нь ингээд экспортлоод малын бүтээгдэхүүн илүү үнэтэй болоод ингээд яваад зүүн бүс нь хоцрогдоод ах уу гэдэг асуудал гарах гэж байна шүү дээ. Социализм үед бол одоо бид нэр хавар мал эмнэлгийн арга хэмжээнд бол хаврын 17 арга хэмжээ, намрын одоо 13 арга хэмжээ гэж хийдэг байсан. Тэр үед одоо энэ малын гоц халдвар төвчин бол ер нь баг гардгүй байсан байхгүй юу? Одоо яаж ийм вөхөр одоо бол ийм арга хэмжээ хийхэ болсон. Тухайн улс орныг бүхэлд нь одоо хоригт оруулахгүй байх дац механизмуудыг олж санал болгосон байна. За мэдээж улс орнууд санал болгодог. Болж өгвөл халдвар төвчингүү тайван улс болгож бүх нутаг дэвсгэр дээрээ. Хэрвээ улс орных нь аль нэг хэсэг дээр халдвар төвчний голомт бүрдэгдсэн бол нөгөө хэсгээ нээлттэй байх тэр боломжоо нээхийн тулд улсаа доторт нь бүсэд хувааж болно. Тэгвэл тэрийг чи хүлээн зөвшөөрье гэж. Гагцгүй тэр бүсэд хуваасан үндэслэл тэр хоорондоо тавьж бүсийн хоорондын шилжилт хөдөлгөөний хяналтыг яаж хэрэгжүүлж гэнэ үү гэдгийг энэ шалгуураар нотолж авцсан шүү гэж тэрийг боловсруулаад өгсөн байдаг. Хамгийн гол нь эхлээд бид нэр аймаг дотроо эрүүл өсүүдээ одоо тогтоомоор байна. Эрүүл сумнуудаа одоо
гаргаж ирсний дараагаар яг өвчтөй малын одоо өвчтөй байгаа одоо сумдууд дээр мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэлийн далайцтай явуулмаар байна. Бид нар энэ дээр хоёр гарц байна. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөг. Нэг нь хэсэгчилсэн, нөгөөх нь чөлөө төсээр гэдэг. Хэсэгчилсэн гэдэг нь бол энэ тодорхой одоо мал эмнэлгийн үйлчилгээтэй лабораторитой бас хашсан ийм орчин дотор бас малаа эрүүлжүүлээд тэгээд махмахан бүтээгдэхүүн болгоод гаргадаг энэ арга байна. Энэ аргыг хэрэглээд нийт одоо 12 газар эхний ээлжинд хинтий нэгийг өгье гэж байгаа. Хитийн хөнгөлтэй зээлэр махны үйлдвэр түүнийг дагалдуулаад шахаж бордоод дараа нь эрүүл гэдгээ баталгаажуулчаад ингээд махмахан бүтээгдэхүүн болгохын үйлдвэрийг өгөх гэж байна. За Доронтод бол нэгийг хуваарлаж байгаа. Тэгээд энэ нь бол халахгүй орчинд гэж байгаа. Тэгээд аймаг нь бол дэд үтсээ дагалдуулаад аймгийн төв дээрээ байвал ямар өгсөн санал ирж байгаа. Энэ хоёр саналын нэг нь бол чөлөө төсөө дагалдуулаад ялдаагийн орчинд байвал яасан бэ гэсэн бас ийм хоёр санал явж байгаа. За ингээд ийм хэсэгчилсэн маягаар нэг махмахан бүтээгдэхүүн малаа эрүүл гэдэг ингээ гарах нэг боломж байна. Нөгөөх нь үдэ аж ахуйн чөлөө төсөөр дамжуулах нэг боломж байгаа. За энэ чөлөө төс гэдэг маань хөрөнгө оруулалтыг татдаг. Манайхан хашаа ярина гэж ойлгоод байгаа юм. Тийм байхгүй. Энд бол зүгээр хөрсөө өндөө ээлтэй байх технологи хатуу мөрдүүлнэ. Бэлчээрээ муудахгүй хатуу дөрөв үйлчлэнэ. Энэ хатуу дэглэм нь бол энэ бэлчээр хөрснийхэн дэглэм учраас малын өвчин гарахгүй байх тал дээр нь гойд анхаарсан мал эмнэлэг лабораторийн тусгай горин байна. Энийг л хэлж байгаа. Тэрнээс бусдаар бол хүмүүс чөлөөтэй зорчих, явах, байх одоо тэнд одоо өөрсдийг нь өвлж аварж одоо болтол амьдарч ийсэн тэр маягаар амьдрах бол чөлөөтэй. Газрын тосны хайгуулын талбайд халах голын сав газраан өгөхгүй. Халах гол чөлөө төсөхийн хилийг тогтоож, хорой цэрийн дүрм журмаа мөрдөж чадвал олон улсад малын эрүүл бүс гэж зарлуулах эхний алхам хийгдэх юм а. Халах голын сав газарт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх судалгаа туршилтын ажлууд аль 1960-аад оноос эхэлж байсан түүхтэй. Өнөөдөр ч хөдөө аж ахуйн салбар харьцангуй хөгжингүй төвшөнд хүрсэн. Европын орнууд манайд хөрөнгө оруулаж хамтрах хүсэлтэн илэрхийлсээр байгаа юм а. Халах голын бүс нутаг бол үнэхээр гайхамшигтай. Манай орны ирээдүйн хөгжлийн нэг том одоо цонх, нэг хөгжлийн нэг том завгар. Энийг 60-аад оноос эхлээд бүхэл бүтэн эрдэм шинжилгээний станц ажиллаж бүхэл бүтэн одоо том сангийн аж ахуй тэр 10 сангийн аж ахуй нэгийг чинь 40 гаруй мянган гаатай одоо сангийн аж ахуй байгуулаж туршдгаа туршаад болно гэдгээ яаж хөгжүүлэх үү гэдгээ одоо гаргаад завгарын гаргаад ингээд орхисон идэ. Тэнд чинь одоогоор бол одоо энэ дээр маргаад болох уу болохгүй юу гэдэг байх юм байхгүй. Яаж ашиглах уу гэдгээл бид одоо бодох хэрэгтэй. За энийг одоо бас бүсчилж ашиглах явдал бол их чухал гэдгийг би бас энэтэй санал нэг байдаг юм а. Манай сангийн аж ахуй чинь одоо энэ яригдж байгаа эрчимдсэн мал аж ахуй гэдгийг чинь анхан манай сангийн аж ахуй чинь одоо 70-80-аад онд зүйл бүтээн байгуулж ажиллаж ирсэн юм а. Атар 2 дугаар баригадад намаа трактор компанийн байхад Атар 2 дугаар баригадад мал одоо шахах бордооны одоо эрчимдсэн бордооны цех гэдгийг бариад одоо ажиллаж 500 мал бордох цех одоо бариад ажиллаж байсан. Маш сайхан ажил явагдаж байсан. Манай сангийн аж ахуй бол одоо халах гол маань энэ сангийн аж ахуй маань бол одоо улаан өхрийн ферм, механикцсан фермтэй байсан. Манай одоо халах гол сүм бол одоо маш тариа ногоо тарьсан ч мал үржүүлсэн ч одоо ашиг одоо газрын гарц сайтай хөрсний одоо идэвхжил сайтай тийм газар нутгаа. Яаж ажиллах вэ? Хоршиж ажиллах хэрэгтэй. Юуны түрүүн зүүн бүсээрээ хоршиж ажиллая. Гарцуудаа нээ. Халах голоороо нээ, бичгтээрээ нээ, ирээн цагаараа нээ. Хинтид бас боломж байгаа. Хинти бол газар зүйн байрал бас их хайтайхан шүү дээ. Дээрээс нь бас энэ газар тариалангийн бүс байгаа. 25 сая малтай байхдаа авч байсан тэр мах сүү өнөөдөр 55 сая малтай болчиход авч гадаадд гаргаж одоо чадахгүй юм шиг та бид. Энэ чинь одоо юу хэлээд байгаа юм бэ? Энэ чинь бол
хөдөө аж ахуйдаа бид бас зохих ёсны анхаарлыг энэ 20 хэдэн жилд одоо тавиагүй манай малчдыг бол зүгээр бор зүрхээр ингээд орхицсон зах зээлийн орчныг бүрэлдээгүй малыг одоо малчдад өгөөл за та нар тэгэд одоо бор зүрхээр явцгаагээд зах зээлийн орчныг бүрдүүлж өгөөгүй та нарыг одоо ингээд орхицсон байна шүү. Тэгээд өнөөдөр ингээд одоо ийм 55 сая малтай орн чи яагаад өнөөдөр дэлхийд баян орн байж дэлхийд гайхуулж явж одоо болохгүй байгаа юм бэ? Гадаад дотоодын ингээд элчин сайдуудтай уулзж байна. За Унгарын хөдөө аж ахуйн сайдтай саяхан уулзлаа. Би Болгар Унгар руу одоо айлчлах гэж байна. За Белорусын сая өчигдөр уржигдэр комиссийн хуралдаан боллоо. Тэгэхэд энэ дээр танаа хөдөө аж ахуй хөрөнгө оруулъя л гэж байна. Тэгтээ ийм зохион байгуулалттай, зэгцтэй одоо эн чинь бичиг баримт тооцоо юм нь бас ийм ном журмаараа байх хэрэгтэй шүү дээ. Дээрээс нь баталгаа хэрэгтэй. Нэг өдөр өвчин гараад за ашиггүй болчдөг ч юм уу. Үгүй бол нэг өдөр одоо бодлого нь өөрчлөгдөөл явчих биш. Ялангуяа эдгээр бол хөдөө аж ахуйн чөлөө төсдөр бол хөрөнгө оруулах маш сонирхолтой. Унгар, Болгар, Беларусь байна уу, Чех байна уу, тэр Европын албаны улсаас орж ирээд энэ чинь хөрөнгө орууллаа. За Япон оруулж ирж болж чинь сонирхож байна. Гэлээ гэхэд тэд нар чинь нүүж ирээд манад энэ чинь сууршчихгүй шүү дээ. Тэдний хөрөнгө оруулалт олон улсын стандарт ингээд нэвтэрчих юм бол манайх тэр хэмжээгээр зах зээл рүү хурдан орно. Хамтарсан аж ахуйн нэгжүүд үгүй бол тэдний хөрөнгө оруулалтыг татаар тэр хэмжээгээр хугацаа хэмнэж бид нар хүлээн зөвшөөрөх. За Японы зах зээл дээр жишээ нь гарчи хурганы маха ойл гэж байна. За тэгвэл энэ дэлхийд тэр чигээрээ л аав шүү дээ манайхыг. Аргалын махтай адилхан гэл ингээ манай САМО институт судалгаа гаргацсан байна. Тэгтэл бид нар хамгийн өндөр үнэтэй зах зээлээр нэг гарчих юм бол тэгэл тэр төвшөнд л явна шүү дээ. Энэ бүс нутгаа эрчимжүүлж хөгжүүлэх энэ ажлыг дэмжээрэй. Энэ одоо чөлөөт бүс гэдэг чинь бол ганцхан одоо халах гол биш. Тэгээд дараагийнх нь ингээд Сүхбаатар тэгээд тэр хойд чиглэлээр одоо байгуулж эхлэх баха. Тийм учраас одоо та нарыг энийг дэмжээрэй гэж, энийг ойлгож хандаарай гэж би одоо хэлэх байна. Зүүн бүсийн малчид хөгжлийн гарц шийдлэн инхүү ярилцаж зөвлөгөөнөөс санал нэгтэйгээр зөвлөмж гаргалаа. Улсын их хурал засгийн газрын төвшөнд хэрэгжүүлэх ажил, хүнс хөдөө аж ахуй яам, салбарын төвшөнд хэрэгжүүлэх ажил, аймаг сум, орон нутгийн төвшөнд хэрэгжүүлэх ажил гэсэн 3 төвшөнд дор бүрнээ ажиллаан төлөвлөж бүгдээрэн хамтран хийж хэрэгжүүлэхээр боллоо. За энэхүү зөвлөмж уриалгыг дэмжиж байгаа оролцогчид гараа өргөнө. За та бүхэн баярлалаа. Өөр саналтай гишүүд байна татгалзаж байгаа. За зөвлөмж уриалгыг сайдад гардуулах гэж байна. Зүүн бус асар их давуу тал боломж байна гэж. Тэг халах голоор тийм үү? Бишгтээ элийн савал ингээд экспорт юуны чөлөө төсвийн хэмжээнд бүх одоо хууль их зүйн орчин юм бүрдчихлээ шүү дээ. Энэ аль нэгээ одоо сонгоод яаралтай зүүн бүсийн одоо энэ үе хаалгыг нээх тийм үү. За ингэвэл одоо гадаад зах зээл бол их тааламжтай, хөргөн боломжтой байна гэдэг ийм юм дээр одоо толгуурлж яригдлаа шүү бүх асуудал. За энэ дээр бол санал нэг байгаа. Тэг дэмжиж байгаа юм. Тэг малыг экспорт гаргал малчдад бас амьдралд нь ганцхан доорнот халах бол сумын хэмжээнд биш 103 аймгийн хэмжээнд маш үр дүнтэй шийдвэр болох нэ. Энэ асуудлыг одоо маш яралтай шийдвэрлэх хэрэгтэй юм шиг байна. Малчдынхаа үгийг их сайн сонсож тэндээс л их гаргалгаа саналуудыг л их авч тусгарлаа л гэж бодож байна та. Тэгээ хамгийн гол нь одоо манай зүүн бүсийн малчд бол малаа эрүүлжүүлж одоо энэ баруун бүсийнхнээс адилхан л одоо махаа экспортлож энэ нар шир энэ бүх түүхийн эдээ ч гэсэн энэ чанарын өндөр түвшинд байлгаж байгаа л орлого юугаа сайжруулах л тийм гол зорилттой. Юунд яг нэг малчтаа төлөөлж ирсэн болохоор энэ тал дээр нь бас нэлээд бас сонсож мэдсэн юмнуудаа бас чадах чинээгээр бас гаргалгааг нь сонссон. Манайхан Сүхбаатар Эрдэнэ зооч гайл юутай газар шүү дээ. Тэгэхээр бас махны экспорт энэ яг юутай байна гэж бодоод байна. Гарах боломжтой. Малаа эрүүлжүүлээд тэгэхээр өндөр ашиг шимтэй ирсэмцэн мал өсгөж ил явал их боломжтой болов гэж бодож байна. Зөв болон ойлголцоосоо болоод манай ард иргэд чинь
энэ сайхан боломжийг алдчих байл гэж маш их хайж байна. Ийм учраас одоо өнөөдөр энэ хуралд суулаа. Одоо хурлаас гарах шийдвэрийг сонслоо. Энэ хүмүүсийн ярилцлага одоо яриа одоо энэ сайд дарга нарын хэлж байгаа үгийг сонслоо. Бурмаас хайдын хэлснийг сонслоо. Тэгэхээр бодож байна. Аль болохоор одоо өөрсөндөө ашигтайгаар энэ асуудлаа шийдэх юмсан л гэж бодож байна. Өөрсдөндөө ашигтайгаар гэж яаж шийдэх юм бэ гэхээр одоо тэр зөв гарцаал болох хэрэгтэй байна. Бид нэр ард түмэмчид маань биднэрт ч гэсэн цаанаас нь бас мэдээлэл маш хэрэгтэй байна. Алсын нутгийн жишээлбэл манай халах голын хүмүүс чинь одоо тийм мэдээлэл бас буруу ойлгос төрүүлээд шүү дээ. Тэгэхээр мэдээлэл хамгийн гол нь мэдээлэл сайн байх хэрэгтэй. Буруу мэдээлэл бол маш хурдан очиж гэн. Зөв мэдээлэл бол биднээс зөв үнэн шударгаараа очихгүй шүү дээ. Энээс бол ард иргэдийн сэтгэл өмөрч байна гэж би бодож байгаа. Энэ дашин тайлбарлахад би ч гэсэн буруу ойлгостой байсан хүн. Би юуг одоо 500 мянгаа ингээд гашч яваад тэгээ наад цаашаа одоо зорчиж явах асуудлыг хязгаарлаад би зөвшөөрөл авдаг дээр хүрэх юм байна. Би ихээхэн бохимжсэн хүн байна. Тэгэхээр энэ чинь чөлөө төс гэдэг чинь бас наривчлаад ойлгол их учиртай байдаг юм байна. Хил дамсан чөлөө төс гэдэг бол одоо бидний одоо болгоомжлоод байгаа ийм хэмжээнд яригддаг. Ийм байт юм байна. Зүгээр хөдөө аж ахуйн чөлөө төс гэдэг бол юуны татвар хороон жилдүүдэд юм хөнгөлөөд хөдөө аж ахуй мал аж ахуйн галзаа түүхийд бүтээгдэхүүнээ экспортод гарах ийм таатай нөхцөл бүрдүүлдэг онцлогтой юм байна. За мөн тэр тухайн яг тэр бомб түшгэлсэн сум орны одоо хөгжилд ихээхэн төлөх зүйдэг бүтээн байгуулалт зэрэгцэж явдаг учраас одоо орон нутгаар дэмжих одоо замгүй байна гэж ойлгож байгаа. Манай нөхдөж гэж ойлгож байгаа бол би бод